Зохиолч Мишгийн Жавган 9 хүсэл 2 дугаар бүлгийн 5 дугаар хэсэг. Бидний танил шин залуу малчид ангиараа мал аж ахуй дээр гарахдаа хэдэн янзын саналтай байжээ. Зарим нь говь талын суманд явна гэд, бас зарим нь аав ээж дээрээ очие гэд ийхүү баахан яриа болсны эцэст 20 гаруй нь хуваагдан хангай говь талын нэг нэгдэлд очих. Бусд нь өөрийнхөө сум нэгдэлд ээж ааваа нь түшиж малчин болохоор явцгаасан агаад эвлэлийн байгууллагаас ч тэдний энэ хүсэл сонирхлыг харгалзан талаар болгоогүй аж. Тэгээд хангай талын сум нэгдэлд очисон хэдэн наадуулдаа уртж захидал ирүүлжээ. Анхны энэ захидлыг ангийн шүлэгч хэмээн нэрлэдэг Ган Төмөр гэдэг хүү бусад нөхдийн даалгавраар гэж цохон тэмдэглэж байгаад бичсэн байлаа. Зүрх сэтгэлийн минь хэсэг болсон, зүүд нойрны минь баатар болсон. Ангиа төлөөлж зөвхөн эсүүлээ алс говийн сум руу жолоо залсан анд найз та нар минь сайн байна уу? Хангай талын сумд нь явна гэж хашгирч байгаад саналаа өгсөн ангийн нөхөд бид 14 чинь ая тухай сайн олоогүй л байна. Хангай говь гэж зааглаж ялгахтаа биш. Халамж анхаарал нь гол юм шивдэ. Хүн хүчээр бололцоотой нэг нь бол бид мэтийг шүдний чигчлүүр шиг л үзэх шинжтэй юм байна л да. Аав ээж ачт багшийнхаа гар дээрээс холдож аж амьдралын бие даасан замд хөл тавьж байна шүү дээ. Ийм үед чинь ээж аавынх шиг ухаанд сургаал, хатуу мөртлөө үнэн үг өөрийн гэр мэт биш боловч сэтгэлд дулаан байр байдал аль нь л өгүүлэгддэг бололтой. Та нарыг ямар хуу байдалтай угтаж яаж хандаж буйг бид мэдэхгүй. Бидний хувьд гэвэл анх бодож ярьж байсан ч гэх юм уу, аймаг дээрээс хичнээн их баяр хөөр шуугаан дуйлаантай гарч байсныг бодвол одоо ёстой бэлдээ буусан. Зочны байдлаар хүндлүүлэх гэсэндээ ч тэгж байгаа юм биш. Зорьсон хүссэн ажлыг маань өгөхгүй байгаад л хамаг учир байна. Биднийг анх ирэхэд сум нэгдлийн даргана гэж наана урайлган дүртэйч цаана харлган бодолтой шийдтэй үг хэлхээсээ шилээ маажих нь их. Асуудлыг биеэсээ зайлуулж, дээш нь ховлож, доош нь дамжуулж суудаг. За, маргааш гэдэг хоёр үг залгуулдаг албан болсон. Ийм нэгэн жижигүрийн инээмсэглэлээр угтаад зочид буудалд оч дүүнэр минь зовх юмгүй амарцгаа. Хуваарийг чинь би хийн. Хувийн саналыг чинь ч харгалзана. Хариуцлагатны зөвлгөөнөөр батлуулаад л тал руу залчихна гэж хэлээд арга цаалаа. Тэр үгээ давтан хэлсээр хэдж хоноглов да. Эвлэлийн хорооноос ирсэн хүнийг ч эвийн нолоод маргааш нь буцааж дөнгөв. Ээжигээ дагуулж ирсэн долгор охиныг эви хөөхий баг юм энд нэмэр болохоос эрдэм номдоо шамдсан дээр гэд эхтэн тал засч хувийн хэргийг өгөөд 2 өдрийн дараа явуулчихлаа. Бид ч хийх ажил олддгүй. Хийх ажилгүй болохоор өдөр цагч өнгөрдгүй. Айлчин гийчин шиг зочид буудалд тарааж бэлэн хоол амаараа гартал зоглоод л биенийхээ пүүгийг нэгжин чихэр түүгээд л тэр байтугай Төмөр аюушийн аавын хийж өгч явуулсан тостой чихэртэй борцгийгч хүүдийнээс бусдыг идэж бараад үзэж харах юмарч дулхан өдөш нь кинонд орж өдөр нь аж ахуйн хашаанд түлээ хурааж иймэрхүү байдалтай л хэд хоногийг барлаа да. Харин дамб аюуш хоёрыг аав ээж дээрээ очиж мал маллалц гээд явуулсан. Гомб гочоо хоёрыг нэг суур болж төлөг шүдлэн малл гэж нэг гэр барьж өгөөд сумын ойролцоо суурлуулсан саяхны бороо дусаал шүүр шанах шиг гохожоод унтуулах нь байтугай байд суух газар гүйтгэхэд хүргэсэн гинлээ. Бусд нь одоогоор бэлэн зэхээний ажилгүй гэж сумын төвд нэг галдаг байшинд суулгаад туслах үйлдвэргэгчд ажилуулах нэрээр одоогоор ч хийсэн ажилгүй шахмал байна. Ер нь хаана хамаагүй хүссэн бүхний гарын зүүртэл байх шивдэ.
Өчигдөр үдээс өмнө аж ахуйн эрхлэгчийн мэдэлд очиж майхны баган нуруу мод гац ялгаж тааруулаад үдээс хойш үйлдвэрийн нэрвайн агуулгыг цэвэрлэж соёлжуулаад өнөөдөр сумын худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн эрхлэгчдээр очиж ноос шууд айлж шахах, амын оёж шидэх ажил хийгээд энэ мэтийн л тохиолдол маягийн ажилтай байна. Бас нэг сонин гэвэл нөгөө зочд буудалд олон хоног амарч, тарааж, зооглож, дайлуулж хэвтсэний маань шам болж тэндээс гарах болоход нэгдлээс хүн нэг бүрт буцалтгүй тусламж болгон олгосон 150 төгрөгийг хоолны үн орд дэвсгэрийн хөлсөнд хураалгаад таардаг байгаа. Цаашид хэрхэх яахыг одоогоор хэлж мэдэх юм үнэндээ алга. Сум нэгдлийн намын хорооны дарга гэж нэг хүн байдаг сурагтай боловч суур бариадаараа давхиад бидэнд одоогоор харагдахгүй л байна. Одоо тэгээд бидний дунд ийм нэг яриа гарсан. Түүнээ та нартаа толилуулах нь мөхс миний ариун тунгалаг үүрэг гэж үзв. Юу гэвэл бид энд ирсээр 8 баяр 10 гунигтай уучраад байна. Үүнд баяр нь гэвэл 1 арын хаалгадаад бутсан долгор нэг баяртай, 2 аав ээж дээрээ очисон 2 маань нэг баяртай, 3 мал ажлаа хүлээж авсан мань төлөгчин 2 нэг баяртай, 4 манайх гих оронтой болсон бид бас баяртай, 5 нэгдлээс олгосон тусламж гэж анх удаа цалинг авсан нэг баяртай, 6 нэмэх сөрөн чулуун 3 гэрийнхэнтэйгээ утсаар ярьсан нэг баяр, 7 ангийн багш удахгүй эргэж очно гэж захидал ирүүлсэн нэг баяр, 8 аймгийн шуудан өнжөөд ирдэг нь бидний хувьд бөөм баяр. Гуниг нь гэвэл 1 нэгдлийн дарга маргааш гэж буцаадаг нэг гуниг, 2 нэрв бүгдийн гарын үзүүрт цааш нааш шидэгдэх нэг гуниг, 3 анхны цалингаа өрөнд өгөөд дууссан нэг гуниг, 4 ажил төрлийн тодорхой чиггүй алхаж хэвддэг бас нэг гуниг, 5 Мэнд баяр чанцал дулам 2 оргоод буцна гэлцдэг нэг гуниг, 6 манай хоёр төгсөн гэр борооноор гадаатаа ялгаагүй нэг гуниг, 7 18 улаа ирэх байснаас заллаад үлдсэн мань 3 нэг гуниг, 8 аав ээжээ дагуулж ирээд аргалаад бутсан долгор нэг гуниг, 9 та нараас загтал чимээгүй өдий хүрсэн бас нэг гуниг, 10 тэнгэр хөөрэм сэтгэгдэлтэй ирээд иймэрхүү байдалтай болоод байгаа нь хамгийн их гуниг. Цаа найзууд минь бидний гол сонин одоогоор энэ л шивдээ. Та нарынхаа тухай сонсгосон гэхээс байж ядан сууна. Дуулга маань үдийд Хөдөлмөрийн баатрын болзол амлаад ямаа саагаад гялалзуулж байгаа. Сэрж мэдэг мал аж ахуйн сэдмээр эрдмийн зэрэг хамгаална гэд уншиж судлах зүйл ихтэй байгаа болов уу? Болд үдийд айлын хүүхдтэй чулуун тоглоом дээр өдрийг барж сүлд нь шоглуулж хаад оройхон хэрд уйлж ирж байгаа ч байж магадгүй. Байгаль үдийд нутгийн залуусаас лав нэг янгийн загтал атгаад тэрийг ганцаар нуцгайхан унших гэж арг үрээд алсхан гарч яваа болов уу? Аймгийн шуудангаар аяны шуудаарч бас загтал ирсээр л байгаа биз? Паланч өдийд нөгөө их ярих дуртай адуу малтайгаа хөөцөлдөж морин дэл дээр өдрийг барж дөрөө муллах завгүй л яваа байх. Харин шөнийн бор хоногт гэрийн бараа хардаг болов уугүй болов уу? Чимэд дорж айгүй бол наадамд морь уях гээд хусуур сойз бүсэнд хавчуулчихсан дээлийн хормоо салхинд дэрвүүлэн хос морьтой давхиж яваа байх. Зориг маань биен сайн байгаа бол өдийд говийн нэг намхан чулуун хашлагтай худаг дээр олон тэмээ овооруулчихсан. Урт орхиултай ховоо алдлан татаж хөлсөө шудран зогсож байгаа байх. Эсвэл нас бий гүйцэж бэлчээр тэлсэн эр хүний ёсоор нэг айлын охинтой сүргийн захад болзон уулзаж түүнийг нүднийхээ булангаар сэм сэмхэн ажсаар морио явган хөдлөн санаа алдан алхаж байгаа байх. Наран гэрэл үдийд аав ээжээ санаж
орондоо сэмхэн уйлчгаад өглөө нь бүлцгэрдүүхэн нүдтэй хэнэггүй царайлан босч оролцохгүй ажилгүй хүн дуулбал дуулчгаад инээвэл инээчгээд дэгдэн гүйж байгаа биз. Баасанхүү үдийд бригадын өдөрлөгийн өмнө шин дээл хийж өмснө гээд өдөр шөнөгүй цай завчлан улайран сууж байгаа биз гэж бид сая тааварлан ярьцгааснаа энд бичлээ. Нэг ширээний найз жижиг янжин чинь дуулгад амжилан мэд дэвшүүлж буугаа надад чихэнд шивнэн хэлж бичүүллээ. Сүрэн баасанхүүг их санаж байна гэд орон дээрээ тааз ширтэн хэвтэж байна. Бодвол бүхэл бүтэн дүрийн нүд сэтгэлдээ амьлуулан харж сургуулийн шуугант жилүүдтэйгээ харьцуулан бодож байгаа биз. Сугар уншиж судлах талаараа сэрж мэдхтэй хал зуралдана гээд ном шагааж сууна. Балчин маш хоёр та нарт ая дуугаа өргөж байгаа нь энэ гээд 10 дахь хавраа үдий гэдэг дууг гитардан дуулж байна. За ингээд энэ удаагийн захидлаа үгээр төгсгөж та нарыгаа тэврэн үнсье. Уулзах хүртлээр баяртай. Байз бас нэг бичих зүйл байгаа юм байна. Энэ бол бидний ярих дуртай ирээдүйн тухай асуудал. Та нар ирээдүйнхээ тухай юу гэж ямараар төсөөлөн бодож байна вэ? Энэ талаар хүсэл мөрөөдлөөч гэх юм уу да. Зөгнөлөө хариу захидалд тодорхой бичээрэй. Бид хэрхэн төсөөлж байгаа дор сэрвэлв. Одоогоос 20 жилийн дараагийн илдэм. Уугныхан гэдэг суураар та нар ороод үз. Зэрэг зүүлэн барьсан 3 том сарвчтай хашаа олон тасалгаануудтай ажээ. Тасалгаа бүрт номер хадаж тэжээлийн онгоц байрлуулсан байна. Нэг хашаанд олон хонь тэжээл идэнэ. Хашааны ард дахь том хайсанд өвс нуруугаар дүнхийн. Бас энэ тэнд нь шуудаатай юм хурааж биржинтээр бүтээсэн байхын гадна дарш номер 1, дарш номер 2, дарш номер 3 гэсэн пайзтай хавтан тагууд үзэгдэнэ. Түүний ойролцоо трактор камбан үрлэгч, борнойдогч, бас газар хаглагч, өвс хадагч, бухалдагч, нуруу хийгч, таан зоодойлогч гээд хөдөөж явахын олон машин механизм яраатал өржээ. Бууцны хажуугийн тэгшхэн хавтгайд хэд хэдэн нэг хэлбэрийн йотон мэт хөөрхөн байшин ярайна. Тэдний заримыг шараар, заримыг ягаанаар, нөгөөг цагаанаар бодож, үүдэнд нь хаяг өлгснийг гүйлгэн харвал улаан булан, номын сан, халуун ус, үсчин, зочид буудал зоогийн газар гэсэн байна. Зайдуухан бас орон сууцны барилга игнжээ. Байшингуудын хооронд гэрлийн шон игнүүлэн шугам нь цаадгүй дээгүүр жирийн одсон харагдана. Бууцны нөгөө талд зайдуухан мотор тудгийн байшин торойж ойртон очвол худгаас тавьсан хоолоогоор ойр хонхорлуу ус гүйж тэнд хэсэгхэн газар тарьсан хүнсний ногооны дундуур гаргасан ховлоор тунгалаг ус мэлтэлзэнэ. Түүнээс цааш малын тэжээлийн нэг ба олон нас дургамлын тариалан ялгаран үргэлжилжээ. Энэ бол мал төллөхийн өмнөх мөч бөгөөд тэр өдөр тэнгэр тогтуун байсан тул хээлн хүндэрснээс бусад хоньд баруун хойд налуу ингэрээр хэдэн хэсэг цайран харагдана. За тэгээд орон сууцанд нь ороод очвол ямар ч төвсөөрөн газраас дутуугүй тоглогхон засалтай цахилгаан техник гэр ахуйн хэрэгсэл бүрэн нэвтэрсэн саруул цэвэр өрөөнд мань хэд чинь хэдийн ээж аав болж нэг айл гэр авч яваагаар уулзалдах юм шүү дээ. Энэ сумд анх удаа хэсэг бэлгэрээ зохион байгуулалтаа ирж тогтжиж суурьссан учраас нутгийнхан биднийг уугныхан гэж нэрлээд тэр нь нэрш ч гэсэн малаж ахуйд гарч ирсэн дараагийн шин малчид бидний жишээгээр ажиллана гээд тал талаас морь тэмээ мотоциклоор давхилдан ирцгээж байх юм. За бидний төсөөллөөр бол ийм байна. Суурьсан боловсон суурийнхаа зураг төслийг хийж хүргүүлж болно. Та нар хариуд нь
мөн бичиж зурж ирүүлээрэй. Ингээд энэ удаагийн загтлаа ёстой дуусгая. Эцэст нь их говийн зоригтой хүмүүс та нартаа ажил амьдралын их амжилт хүсч 7 хоногт 7-оос доошгүй загтал бичиж явуулж байхыг даалгасан тогтоолыг хавсарган хүргүүлэв. Хурлын тэргүүлэгчид ган төмөр, отхон сүрэн, төмөр аюуш, хуралдсан бусад гишүүд цөм гэд нэрсээ жагсаан загтлаа дуусгажээ. 2 дугаар бүлгийн 5 дугаар хэсэг төгсөв.